За манайх өнөөдөр одоо хог хаягдлыг бууруулъя. За дахин ашиглая гэдэг уриатайгаар 2017 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулаад өнөөдөр бид нэр дэлгүүрээ нээж 2017 оноос хойш бид нэр хэрэглэгчтэй бэлдэж ирсэн. Ер нь мэдээллийн чанартай зүйлүүдийг маш ихээр одоо хүмүүст үргээд яагаад бид нар одоо энэ хог хаягдлыг багасгах ёстой юм тулгамдаад асуудал нь юугаар шийдвэрлэхээ гэдэг талаас нь бид нар нэлээдгүй судалгаа шинжилгээ хийсэн. Манай дэлгүүрийн онцлог бол дахин ашиглаж одоо барилгын материалын үн хөөрөгдсөн ч гэдэг юм уу. За хомсдолд орсон хилгээл хаалттаж байдаг юм уу. Тэглээгээд бид нар бол хоошоо бол суусангүй. За бид нар залуу үеийнхнийгээ өрөөлөд за гардоорох материалаар одоо дахин ашиглах 2 дахь түүхийд дээр бид нар ямархуу зүйлүүдийг хийж болох вэ гэдэг талаас нь өөрсдөө Eco-Life-ийн хамт олон маань бүгд л одоо энд гар бие оролцлоо. Энд дэр бол мэрэгжлийн ямар нэгэн одоо барилгын талын хүн бол орсонгүй. Бид нар бол өөрсдөө зураг юм одоо гаргаал өөрсдөө одоо гүйцэтгэл одоо ингээд энэ гэрэл байна, марины шил ингээд мото ингээд утас тэр төмөр сангийн хоолой дандаа хаягдл хоёр төвөд байгаад байна тий. Бид нар одоо нийгэмд дэлхийн нийтэд одоо тулгамдаад байгаа асуудал бол одоо яалч хог хаягдл хүн одоо хүн ам өсгийн хэрээр л хог хаягдлыг гарч ин тэрийг дахин боловсруулж байгаа үйлдвэр Монгол улсын хэмжээнд бол маш бага байна. Энэ мэн болохоор одоо байгальдаа хог хаягдл бол нөгөө нэг байгалыг бохирдуулж байна. Байгалыг бохирдуулахын хэрээр бидний эрүүл мэнд бас давхар бохирдож байна. Би болохоор нөгөө нэг гэртээ нэхмэл тоглоом хийдэг байсан. За тэгээ Eco-Life-тайгаа саяхнаас хамтарч ажиллаад тэгээ одоогоор ингээд худалдааны зөвлөх нь бас болцсон явж байгаа. За Eco-Life маань ерөнхийдөө гэртээ байгаа хажуудыг маш сайн дэмждэг. Одоо манай худалдааны зөвлөгч маань бас одоо энэ сүүлчмэл тоор одоо энэ халаад малаадыг хүртэл манай агч маань хийсэн байгаа. За тэгээд ер нь гэртээ байгаа ээжүүд маань зүгээр суудаггүй. Тийм болохоор гэртээ байгаа ээжүүдийг одоо ингээд идэвхжүүлэхийн тулд зоригжуулахын тулд Eco-Life маань үнэхээр маш сайн ажилладаг. Гэртээ байгаа ээжүүд маань бидэндээ ингээд холбогдох ч юм уу тэгж жагаад холбогдоод тэгээд бид нар тоглоомын ч юм уу гараараа хийж байгаа юмуд нь борлуулж өгч тодорхой хэмжээний хувь аваад тэгээд хамтран ажиллаж боломжтой байдаг. Одоо энд бол байгаа бүтээгдэхүүнүүд маань бол 90% нь дандаа ээжүүдтэй хамтарсан. За мөн одоо манайх орон нутгийн салбаруудаар ерөөсө 7 салбартай байгаа. Энэ болгонд маань бол бас л яг адилхан ээжүүдээ дэмжсэн. Зарим нь онлайнаар, зарим нь одоо дэлгүүр ажиллуулангаа давхар бас эко бүтээгдэхүүнийг борлуулдаг юм болсон байгаа. Хүмүүстэй хэлэхэд бол одоо бүгдээрээ хамтдаа одоо хий гэсэн нэгнээ дэмжиж хамтдаа бүгдээрээ байх юм бол монголчууд бид нэр дэлхийд гарч чаднаа гэдгийг л хэлмээр байна. Тэгээд энгийн зүйл хамгийн үнцэнтэй юм шүү. Тэгээд хүн болгон бие бинийгээ хайрлаад хажуугаар өнгөрсөн зүгээр л нэг хүнд та сайхан харагдаж байна л гэдэг үгийг хэлээд сурчгал юм бол за зүгээр супер. Хурын шимгээд бас их мундаг залуу л да. Тий ингээд энэ булцуу цэцэгний цай зүгийн бал энэ төр ингээд гаргадаг. Ийм сайхан бас тий манай зүгийн балнууд. Тий тэгээ энэ хараа барах шуумтай ингээд зүгэмлээ. Эдгээр ингээд бүгдийг ингээд манай хүүхдүүд дэмжиж одоо үзэсгэлэн худалдаагаа гаргая тий ямар ч түрээсгүй гэд ингээд бүгдээрээ нэгдэл ирээл яаж байгаа юм л да.